сайн бицхан манайхаа ануу дээр байна. Шинэ бичлэгээрээ тавтай Merle. Тэгээд энэ бичлэгээр би та нартайгаа ингээд өөрийнхөө хичээлийн дөрөв тоцтойгоо уулзж байна. Тэгээд ингээд миний зангаг харж болно. Авчаар. Тэгээд энэ ерхий боловсролын сургагч магч гэх иймэрхүү ингээд би ийм дөрөв тоцтой шинэ утас авсан камер ямар байна? Гоё юм. Тэгээд нэг иймэрхүү байдлаар хичээл явдаг байхгүй юу? Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ танаас өнөөдөр бол 5 дахь өдөр энэ бичлэг хийж байгаа юм гэдэггүй байна. Ортойч бол 5 дахь өдөр байгаа. Тэгээ одоо 9 цаг 10 минут болж байна. Гэхдээ ингээ би порно байгаа. Тэгэхээр би энэ манай сургууль амар хол ахгүй үдийг хоол сургаалаасаа ирсэн. Тэгээ порнтойгоо порно тайлцсан заяа. Тэгээ та нартайгаа өнөөдөр бүр ингээд юу ч яриад элхтэй юм хийхгүй болохоор порнтойгоо бодоод намайг өрсөө юм цацтай харж байгааг бах. Тэгээд би хичээлдээ нэг юм зүйлттэй энтэй ингэсэн л явж байгаа байхгүй юу? Тэгээд эжээрээ манайхаа үдэгээрээ надаа ийм зангап байгаа заяа. Манай багш ийм занга зүгээр гэсэн. Энэ миний занга, энэ манай агагийн илүү занга. Энэ байлаар уурт. Энэ яг хөвгтих гэдэг. Ер нь тийм. Тэгэхээр надаа хамаагүй. Тэгээд өнөөдөр би амар урт бичлэг болно. Та нар үзэж чадах нь уу яах нь мэдэхгүй байна. Тэгээд би өөрийнхөө цүнхийг танилцуулна. Хичээл давж явдаг. Өөрийнхөө шүүгийг танилцуулна. Тэнцээ байгаа. Тэгээд ингээ манай гэртхэн байхгүй. Өрөө болж хахад ээж аваа ирж үлээгээ хайцсан бэ гэж бодож иж магадгүй заяа. Гэтэ ингээд манай ээж ажилтай, аав ажилтай одоо ирж байгаа. Ирэхээс өмнө жоох бичлэг хийгээд авъя гэж бодлоо. Eerт та нартайгаа бичлэгээр уулзсан. Eerт ч гэж зүгээр нэг 7 хоног л өнгөрсөн л дөө. Ингээд манай сургууль амар хол болохоор би эмээгсаа явдаг байхгүй юу? Тэгээд ингээд эмээгсаа явахдаа яадаг. Энэ ер нь 1-5 дахь өдөр гэртээ ирдэг. Гэртээ 5 дахь өдрийн өрөө ирдэг байхгүй юу? Тэгээд ингээд би ингээд пинжак гэдэг лөө. Өдөөцийнх нь юм байдаг да. Тэрийг өмсөөгөө заяа. Яагаад гэвэл өрөө би автобус хүлээгээд ганцаархнаа ирдэг болохоор даарч магадгүй гэдэг юм хүүдий өмссөн. Тэг хүүдийтэй ирсэн пинжак байсан бол гоё л харагдах байсан байх. Гэтэ би хүүдий өмссөн. Наашаа тэгээд манай сургуулийн хүүхдүүд намайг амар гайхадсан заяа. Яг тэгвэл ингээд би цэцэг бариад сургуульд орсон байхгүй юу? Би ээжтэй цэцэг өгөхгүй тэгээд ингээд цэцэг бариад сургууль руу орсон болохоор манай ангийнхаа ер нь гайхаад байсан. Энэ ингээд хүүх юпг хар болж харагдаад байна. Хүүх юпг шүү. Тэгээд за дунд анги 6 дугаар анги элчин юу өмсөхгүй болохгүй. Би бол нэг өмсөх гэж үзсэн л. Джинс өмсөх гэж үзсэн л. Тэгсэн чи манай багш зүгээр дор нь олоод мэдчихсэн байгаа зү. За өөр чин одоо тэгээд танилцуулах юмнууд руу орох уу? Та нар юу гэж бодож байна? Эхлээд цүнхээ танилцуулах уу, шүүгээ танилцуулах. Ингээ шүүгээгээ танилцуулах уу гэж ингээд миний шүүгээ амар замбрааг болсон байхгүй юу? Өнөөдөр би ирсэн. Тэгсэн чинь тэгээд би ингээд шүүгээгээ цэцлэнгээ та нарт юу байдгийг харуулъя гэж бодоод би 9 сарын 1-нд бүр гэрээсээ юу ч авч яваагүй лээ. Хөвчөө үлдээсэн, лабубогоос үлдээсэн, скул пандагаа үлдээсэн, муураа үлдээсэн. Танаас нэр эхлээд би ингээд чихэнлүүдээ танилцуулъя гэж бодлоо. Надаа байдаг гээ гоё. Ингээд би шинэ авсан баггүй юу? Та түрүү хэлсэн. Тэгсэн чи ингээд кэсг байгаа. Тэгээ кэсг болохоор яагаад гэж магадгүй юу ингээд бидэн дээр
Чиний чихмэл капибара байгаа ийм том хөрхөн энэ нугсын ингээд хэн гэдгийг мэдгүй ингээд салгаа хийцэн байлээ. Ийм байдаг байхгүй. Тэгээд ингээд энэ дотроос нь одоо гарч ирэхгүй л ингээд энэ дотроос хөнжил гарч ирсэн байхгүй юу? Капибарагийн зургуудтай. Тэр хөнжил нь 0 байгаа. Тэгээ ямар ч ийм хөрхөн том чихмэл байна заяа. Дараа нь хэм бол чихмлүүдэд танилцуулж байгаа тий. За одоо шуушгуудыг үеичээ. Тэгээд надаа ийм чихмэл байгаа. Ийм чихмэл байгаа. Ийм бамбрууш. Тэгээд энэ лабубу энэ утасны цэнэг. Лабубу байгаа миний лабубу. Энэ скул панда байгаа. Одоо энэ амар улаан харагдаад байна. Үснэ. Яагаад л та? Нэг амар биш. Ер нь улаан автар л та. Ишиг ингээд миний хичээр сүдэр тусаад байгаа болох гэдэг. Өөд ингээд танилцуулж эхлэе анчи юм стикер. За эхнийх нь бамбрууш. Энийг одоо би ингээд цүнхэндээ энэ гурвыг үлгэх байхгүй юу? Тэгээ дараа нь ингээд миний юм гэрэлттэй юм. Тэгээ танаас хоёр хэлье. Гэрлээ онтраалаа. Далцах онтроо яах. Гэрэлттэй байхгүй юу? Тэгээ ингээд гэрлийн янзлаг болохоор өлгөтэй харагдахгүй л байна л да. Гэхдээ ингээд энэ миний туртай бас юм цэнхэрэнгийн танаа намайг цэнхэрэнгүй туртай мэддэг ба. Ингээд дууртай юм. За тэгээ миний хумслын лак. Энэ скоп манай тийм үзэг байна. Энд юу хийж байгааг мэдгүй харц. Уулын бурхны тавир дээр байдгийн. Тэгээд өөрчлөн доотлон шилжцгээе. Энд ч бас 3 стикер байгаа. Энэ ингээд ээжийн шүүг авахгүй ерөнхийдөө энэ минийх, энэ ээжийнх, энэ минийх, энэ минийх. Гэсэн чи ингээд холилдсон байна. Намайг яваад ирэх бол. Тэгээ энэ бол миний зүйлт байна. Зөө. Энэ нас ингээ миний бугууч байна зөө. Энэ миний үнэртэй ус байна. Энд чи ер нь дандаа нүгэр бүдгийн маск дээр идэв байхгүй юу? Тэгээ энэ ээжийн тос мас ингээд. Энэ миний Hello Kitty энэ юу хийж байгаа. Тэгээд энэ ч өөр юм алга да. Ээж юм арч болтой. Би нэрээ шин бууч авсан ч гэж манай найз өгсөн. Улаан өнгөтэй, минь туртай өнгөтэй би улаан иш туртай. Энэ ээж энэ дүүний юу хийж байгаа. Тэр яг уу ихлээ. За ийм стикер сүүл тавсан. Ийм лабубутэй. Хасаан ч гэж хүн бэлгэлсэн юм аа. Тэгээд энэ цаас унчлаа. Тэгээд миний нөгөө тэмдэглэлийн дэвтэр, буужуулдаг дэвтэр үргэлжилсээр байгаа. Энэ тэгээд миний уншдаг манга байна. Тийм. Энэ миний гарын тос гуртдаг миний шил байна. Тэгээд дахиад гарын тос иймэрхүү юмнууд байна да. Энэ доторхыг ухаж үзэх үү. Миний стикернуудыг хайцсан бэ гэвэл миний цүнхэн дагаа шүү заа. Ном тарааж өгөөгүй байгаа болохоор хамаагүй юу байхгүй байна. Юу цүнхэн танилцуулаад ахны их юм байхгүй л байна л да. Тэгтээ яахгүй. За хандах. За энэ ухаа болио гэсэлтэй байх. Одоо хичээлийн цүнх рүү шилжээ. Би ингээ хар цүнх авсан заяа хар цагаантай. Конверс. Тэр нэг манай эмээгийн дээр байгаа. За хамгийн эхлээд бол энэ лабубу скул панда энэ муужаа гурав ингээд орцсон байх хэвээр тэгсэн чинь ингээд баяхгүй байна. Гэхдээ миний хамгийн хайртай осор болох луу байгаа. Энийг би 3 дугаар ангиас хойш хийж байгааха бүр ингээд толгой нь салж исэн. Тэгээ би ингээд цавууд зоод салахааргүй болсон. За эхнээс нь эхэлцгээе. Шүбэ. Камера За эхэлцгээе.
Энэ надад яг үнэндээ бичлэг хийх зав байхгүй би гэрээ зэрлэн юм гудрам. Тэгээд ингээд энэ цүнх гэтээ яах вэ ганц удаа. Хамгийн уртлахт нь юм алга одоохондоо байгаа ч юм байгаа. Би дундаа ийм хоёр нэг тэр хийлдэг юм дурууны ингээ хий гараад байхыг ингээ сэргэлийн бөглөө идэг да. Тэр бөглөө нь ингээ надаа ингээ донслогоон дээр гэрэлтдэг бөглөө байсан байхгүй юу? Тэрийг ингээд гадаа өргөцсөн, дугуйгаа өргөцсөн байсан чинь хуудсан байлээ хүүхдүүд. Тэгээд би ийм төмөрөн бөглөө олж ирсэн. Манай агаа өгсөн. Тэгээд энэ нэг дундаа хийн. За дараа нь ингээд би арилсан үзэг хэрэгэлдэг байгаа. Тэгээд энэ цапаас үзэг хоёрын холимог. Тэгээд ингээд байна. Тэгээд миний энэ 4-р ангийнхаа шигтэй ингээ бүрэн байгаа. Тэгээд миний гарын тоос, дахиад гарын тоос. Ерөндөө баймар их сэвэлдэг. Энэ ингээ гойрдог бас 4-р ангих шинээрээ. Энэ бас ингээ 4-р ангих шинээрээ. Би тийм шугам цуглуул хоббитэй байсан юм шиг байгаа. Энэ хоёр шугам байна. Энэ ингээ шугам, багц шугам байна. Энэ ингээ шугам байна. Энэ ингээ шугам. Миний пеналанд бас 3 шугам байгаа. Ийм шугам. Тэгээд дахиад гарын тос байна. Тэгээд ийм зураг байна. Тэгээд ингээд миний луфитэй бас энэ шиг ингээд зүүдэг юм нэг ингээд зангаа дээр зүүдэг байсан. Тэгээд эднэр ингээд боллоо заяа. Ингээд манай ээж ани эдэр бодохдоо миний цүнхийг амар хүнд байдаг. Илүү дутуу юм аваа явдаг. Манай агаагийнхаа амар хүнхэн гэдэг багхгүй ингээ уртлан худалдаа юу ч ихсэн ингээд дандаа юм хичээл хэрэгслүүд байгаа шүү ээжээ үживэл. За хажуу талын ухъя. Банчи зүгээр цаас байна. Шүлэг бичсэн цаас. За энэ юм хоолойны юм ч юм уу мэдгүй юу ч гэж. Анда зөвхөн юм алга. За одоо дотор тал руу орцгоё доо. За хамгийн их миний пенал гарч ирж байна. Ингээд би манайхан намайг танаа лабубу сонирхдаг юм уу гэж магадгүй би лабубу сонирхдаггүй. Ингээд тэр лабубуг надад бэлгэн төгсөн тэрэндээ дагаад лабубутэй болсон гэж би баярлж ирсэн. Манай агаа бэлгэлсэн харин мэдж байгаа. Ингээд би ингээ амар их юм хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээд ингээд өнгөрсөн жил би 2 пенал хэрэгэлжсэн заяа. Нэг пеналынх нь бүр доторх юмудаа дийлгүй. Цахилгаан задарч ирсэн. Тэгээд ингээд намайг томхон шиг пенал аваарэ гэд том пенал амар гоё хөөхөн цэнхэрэнгийн том пенал олсон. Тэгсэн чинь тэр газраас ээж юм авахгүй гэ нэг авахгүй ч гээгүй зүгээр би тэрийг хэлээг байхгүй. Тэгсэн чинь ээж өөр газраас юмнуудаа авцсан. Тэгээд тэнцээ байсан том хамгийн том пенал ийм бас цэнхэрэнгүүтэй. Гэтэ яад юм. За хамгийн ихэнд энэ гарч ирж байна зөө. Ингээд энэ өнгөрсөн жил энэ хоёр өнгө байхгүй зэ үзмээ ганцын хоёр байхгүй энэ дөрвийг би ашигладаг байж байгаад тэгээд яг ингээ хичээл амархад өнгөнүүд нь дууссан. Тэгээ энэ жил би 6-тайг нь ашиглаж байгаа. Ер нь 9 гэж байвал дараа жил 9-тэй гэж. За энэ бол хүрттэй харандаа байна тийм газар байсан. Энийг би 3 дугаар ангиас хойш бас ашиглаж байгаа. Ерөөсөө дуустдаг. Дууслаач гэсэн. Энийг манай хуучин ангийн багш өгсөн ийм цэнхэр үзэг байна. Тэгээд ийм үзэг байна. Хайч байна. Дахиад нэг адилхан хайч байна. Миний үзэг байна. Би та нарт нэг юм хэлье заяа. Надын дуртай нэг брэнд гэдэг байхгүй юу? Энд чи байгаачлын Yolong гэдэг энэ Yolong-ийн харандаа би Yolong ахаа мэдгүй. Одоо энэ цавууг нь хар. Ийм брендийг ашигладаг байхгүй юу? Энэ брендийн энэ хоёрыг би авсан. Миний өнгийн харандаанууд бас ийм юуных Yolong-ийнх. Тэгээд ийм балруул авсан. Ийм балруул. Тэгээд зүйлэгч. Тэгээд ийм нөгөө ийм найз өгсөн энэ хэрэг болж магадгүй. Тэгээд ийм өнгийн харандаа ингээд миний цапаас. Тэгээд дандаа өнгийн харандаанууд байгаа. Ингээ миний хамгийн цөөх юмнууд энэ заяа. Ингээд
Эхний 7 хоногт л юм байна. Тэгээд ингээд нэмэгдээд идэг заяа яач ч юм гэхгүй ингээд нэмэгдээл байна. Миний хамгийн хайртай баг л миний туртай тодрол. Арай гэж наам маань ингээд таглаад ингээд цогтөг байхгүй. Одоо баг ээж аваар ирж байгаа. Ээж ирж байгаа хаа. Ирэхээс өмнө гэрээс юм. Энүүдийн ингээ айтайхан байлаа бол. За хойно юм тасалгаатай яваа тасалгааг нэгээд тэгээд ийм арискоч гарч ирж байна. Гялзахч байх бол тэг. Тэгэхгүй бол амар урт бичлэг болоод байна. Урт бичлэг болохоор бас жоох хэцүү хүмүүс үздэг юм аа. За энэ миний 1-р ангиас оршиж байгаа хатас байна. Энийг бүрээл 2-р ангид наажсан одоо. За 5-р ангийн юмнууд байна. 4-р анги, 5-р анги. За эднэр ч яах вэ? Уртлын эдэн бол мэдэхгүй. Манай дизайн технологи урсан чинь ингээд би илүү дэвтэр аваагүй заяа. Яагаад гэвэл ингээд манай багш хуваар гаргаж биднэрт хэлж өгөөгүй. Тэгээд илүү дэвтэр авчихсан. Би нэр шинэ юм стикераас. Энэ стикер л ингэ зүгээр юм. Хэмээр явахгүй. Энд юм хавцсан. Тэгээд энэ манай түүхийн дэвтэр байна. Тэгээд бүх дэвтрийг танилцуулах. Энэ физикийн дэвтэр байна. Тэрнтэйгээ хуваар гаргааг болохоор баахан л дэвтэр нь авч байгаа. Энэ дуугчмын дэвтэр байна. Дуугчмын биеийн тамир. Манай биеийн тамирын заал засвартай байгаа болохоор ингэж юм бичиж орж байгаа за хамгийн амар. Тэгснээ ингээ монгол хэл орсноо зүгээр бага ангийн хүүхдүүд юм зааж өгч байгаа юм шиг. Амар гачин монгол хэл дээр зүгээр ил даалгаврыг яаж заалгах вэ зааж. Мэдээлэл зүй тоон дээр шинэ юмнууд бичсэн гэрийн даалгавар. Юу н надад хийх гэрийн даалгавар байхгүй бараг. За энэ хин хийцэн чи үлээ аныг энэ юу гэдэг юм бэ санахгүй. Гэр нь бичиг. За монгол хэл тэр ингээд ил даалгаврыг яаж заалгах вэ малах. Зэ. Хартаа. Юмаа сэргийн санаад байгаа юм шиг байлээ. Тэгэл ус дандаа мэддэг юмнууд гол зүг байх нь ойлгомжтой. Биологи вэ? Үндэсний бичиг. Үндэсний бичгээ би гайгүй хийж байгаа. Ер нь бол үндэсний бичгтэй тийм сайн биш. Тийм ууч. Ингээд миний дэвтрүүд одоо ингээд би танарт дахиад энэ бичлэгийг хийлээ гэхэд ингээд өөр юу авч явдаг вэ гэвэл математикийн юу авч явдаг. Ном авч явдаг. Манай сургуулиас тараагаагүй. Манай агаа өгсөн амар гоё бодлоготой ном. Тэгээд бас ийм уран зохиолын ном авч явдаг. Уншдаг. Хичээл дундуура яаж уншаад байгаа юм бэ гэвэл хичээлээс төрүүлээд очиод юм уу анги орохоос өмнө орчих юм бол уншдаг. Нэг бол ингээд юмнуудаа хийж дуусгачаад хүүхдүүдийг хүлээж авахтаа уншдаг. Их завсарлагаанаар бас уншдаг. Ер нь тэгэл боломж гарсан үеуд дээр уншаад явдаг юм да. За миний түүх иймэрхүү байдлаар байна. Хэр их юм нэмэгдсэн дараа дахиад цацгаая. За анууд дээр нь ингээ боллоо. Та нараар тэгээ юу байцгаан тэгэл хичээл ороод хэцүү байна уу? Дунд ангид орхлоо. Ер нь дунд биш бага ангич гайгүй байд юм аа. Дунд анги болохоор ялангуяа амар хэцүү байдаг. Шүү бага ангийн хүүхдүүдээ. Дунд так. Ямар тавчигтэй. Окей, караманда гараа ичих гэлээ. За манайхан баяртай сабадараа лайк дараарай намайг үзтэгт баярлаа. Би нэр 13хан subscribe-тэй байгаа. 3хан ч гэж 13 болцсон байлээ. За бай.